Хөгжлийн банкны санхүүжилтээр Ярмагт баригдаж байгаа буян тухай 2972 айлын орон сууц эх оны 1-р сард ашиглалтанд орох юм а. Уг нь энэ хорооллыг түрээсийн орон сууцны чиглэлээр барьсан ч өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй л байна. Өнөөдрийн байдлаар буян тухай 2972 айлын орон сууцнд хамрагдах хүсэлтэй 40 мянган гаруй иргэн байна. Өргөдлийн байнгын хороонд иргэдээс түрээсийн орон сууцны журам өндөр босготой. Сонгон шалгаруулалтын ажил зорилтод бүлэгтээ хүрдэггүй. Түрээсийн орон сууцны тухай нээлттэй мэдээлэл хомс, хүнд суртал ихтэй гэсэн гомдол ирсээр байгаа юм байна. Тэр нь яг шалгуураар үнэн зөвл явуулмаар байна. Одоо тэр улсууд чи янз янзыг бариад ах. Хэрвээ тэр байранд чи ороод тааж шиш би орлоо гэхэд би урхан болчих юм бол миний тэр хамтрагч шиш хажууд нь бас нэг хүүхдээр материал бүрдүүлж байгаа. А тэр хүүхд маань өмчлөө явж болно гэсэн ийм бас нэг байр суурьтай байгаа байлаа. Тэрийг одоо чухам тэр барилга барьсан компани дараа нь юу болж хувирах яах юм ийх юм бид нар мэдэхгүй. Миний хувьд бол ямар ч төлбөрөө дийлээд нэг амьдраа явуучих болоо гэсэн горилтгатай л байгаа шүү дээ. Тэр нэг юм эдийн засгийн боломж бол байна. Тэгээ энэ хуваарлтыг их буруу хийгээд байна удаа л гэж харж байна. Тэгээд ер нь болж улс төрчгөө болоод алсын характад төрийн бодлогол дэмжих хэрэгтэй л гэж харж байна. Албаны хүний мэдээлснээр түрээсийн орон сууцнд хамрагдах хүсэлтэй айл өрхийг захимаар бүртгэж шалгуурын дагуу эренбээр сонгоно гэлээ. За хамгийн анх бол энэ түрээсийн орон сууцнд хамрагдж байгаа иргэдийг бас суглааны зарчмаар оруулдаг байсан. За суглааны зарчмаар бол ерөнхийдөө иргэд маань нэлээд хардлаг, сэрдлэг ихтэй. За үүний дараагаар одоо өндөр настай ахмад насны ангилалд орж байгаа түрээсийн орон сууцны иргэдийг яг насныхаа нэрээр олж исэн. За хамгийн өндөр настай тухайн иргэн бол 100 настай иргэн байсан. Тэгэл доошоо 99, 98 гээд нээлттэй. Мэдээж 70 настай нэг 90 настай нэг дээр тавих боломжгүй ингээд харьцангуй шударгаар болсон. За үүний дараагаар өргөдлийн байнгын орооноос нэг илүү иргэдтэй чирэгдэл багтай, урт хэмжээтэй нээлттэй болох гэсэн шаардлагын дагуу бид нар цахим байдлаар бүртгэлийн системийг програмчлалыг бол ингээд бичээд дууссан байна. Энэ оны 10 дугаар сард багтааж Дөрвөн аймаг Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтанд оруулна гэсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороог байгаа. Мөн орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах эсхийг ч эцэслэн шийдээг байгааг өчигдөр барилга хот байгуулалтын сайд мэдгдсэн. Үүнийг хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 71 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж байж байр ашиглалтанд орох үе буюу 1-р сард засгийн газрын хурлаар эцэслэн шийднэ гэж хэлсэн юм а. За энэ орон сууцыг одоо цаашдаа түрээсийн орон сууц болох асуудлыг болвол энэ байр ашиглалтанд орсны дараа бид засгийн газарт оруулнаа саналаа. Нэг ёсондоо саяны хөгжлийн банкаас гарсан 71 тэрбум төгрөгийг орон сууцны сан бүрдүүлэх журмаар засгийн газраас шийдэх юм бол түрээсийн орон сууцаар олгоно гэсэн ийм бодолтой байна. Тэгээ энэ дагуу өнөөдөр санхүүжилтүүд цаг хугацаанд хийгдээд энэ орон сууцнууд үндсэндээ баригдаад одоо 1 сар гэхэд 1 сард багтаж ашиглалтанд ороход одоо бэлэн болсон байна. Өнөөдрийн байдлаар бид нар одоо газар дээр нь үзлээ. Дулаан, ус дулаан, шугам сүлжээ бүх зүйлүүд одоо үндсэндээ тавигдаад дуусах шатанд явж байна. Дунд говь, говьлтой, орхон, хөвсгөл гэдэг ингээд 4 аймаг нийтдээ 1562 айлын орон сууц байгаа. Тэгээд дунд говийн одоо 20 айлын орон сууцнаас бусад 3 аймгийн бас ийм орон сууцнууд баригдаад бас дуусж байгаа. Орон сууц 2-оос 3 өрөө байртай 1 м квадрат нь 1 сая 300 мянган төгрөг. Түрээсийн хэлбэрээр олохоор бол 1 ам метр квадрат нь нийслэлд 6500, орон нутагт 4 мянган төгрөг байх юм а. Иргэд орон сууцаа түрээслэнгийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөөр бүрдүүлсэн тохиолдолд зээлд хамрагдах, тухайн орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд өөрийн өртгийг нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлтөд шилжүүлэх боломж бий юм байна.